За юуны өмнө Дарханчуудаа Дэлхийн номын баярын мэндийг хүргэе. За тэгээд Дэлхийн номын баярыг бол Дархуул аймгийн Төв номын сангаас жил болгон тэмдэглээ өнгөрүүлдэг. За энэ жил бол бид нэлээд өргөн хүрээнд тэмдэглээ өнгөрүүлж байна. Дархуул аймагт маань аз хур номын дэлгүүр маань Хямдралтай номын хөдөлтөйтэйгээ зочлон ирсэн байгаа. За номын хөдөлтөй маань өнөөдөр 20 цаг хүртэл Залуучууд театр дээр явагдана. За мөн бид нар Дархуул аймгийн боловсролын газар, за тэгээд соёл урлаг аяж жуулч залуучуудын газар, бусад холбогдох газруудтайгаа хамтраад уран зохиолоос суралцахуй гэдэг оюуны аяллыг анх удаага зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ маань ерөнхийдөө залуучууд театрын дэргэдэх Дианос Дарамын дугуйлангийн авьяаслаг хүүхдүүдийнхээ дэмжлэгтэйгээр аймгийнхаа монгол хэл уран зохиолын багш нарын төлөөлөлд 4 багшийн хамтаар уран зохиолоос суралцахуй гэдэг энэ аяллыг хийж байна. Энэхүү аяллаар бол Дарамын театрын хүүхдүүд маань дэлхийн сонгодог зохиолууд болон Монголын зохиолуудаас тайзан дээр хамгийн оргил хэсгүүдийг жүжигэн тоглосон жүжигчилж үзүүлнэ. За үүний араас монгол хэл уран зохиолын багш нарын маань төлөөллүүд тухайн агуулгын хүрээнд ихтгэл мэдээлэл танилцуулгыг бас нээлттэйгээр хүүхдүүдтэй танилцуулах ийм ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлын маань зорилго бол сүүлийн жилүүдэд уран зохиолын хичээлийн маань судлагдахууны цаг бол цөөн. За тэгээд ном унших, номыг уншснаа тайлбарлаж ярих, номноос авах мэдрэмжийг хамгийн зөв зүйтэйгээр өгж болох энгийн аргыг хүүхдүүдтэй тайлбарлах, тэдэндээ бас сурталчлах ийм зорилгоор энэхүү ажлыг анх удаага санаачлан зохион байгуулж байна.